Хуульч шуугахаа эрх зүйн онол ба харьцуулсан эрх зүй судлалын талаар танилцуулж байна. Эрх зүй гэж юу вэ? Эрх зүйн онол гэж юу вэ? Эрх зүйн онолын үр нөлөө ач холбогдол. Эрх зүйн онолын судалгааны аргууд. Харьцуулсан эрх зүй судлал гэж юу вэ? Харьцуулсан эрх зүйн үсэл. Харьцуулалтын ойлголт төрөл ач холбогдлын талаар танилцуулна. Эрх зүйн хүний зам ёсны эрх хэрэгжүүлэлт шударга ёсыг бэхжүүлэн хамгаалж, нийтлэг хүсэл зорилгыг илэрхийлж, нийгмийн харилцааг зохицуулахын тулд төрөөс зөвшөөрсөн буюу тогтоосон төрийн алдталгаар хамгаалагдсан. Бүх нийтээр заавал дагаж хэрэгжүүлбэл зохих хэм хэмжээнүүдийн тогтолцоо юм. Харин эрх зүйн онол нь хууль зүйн мэдлэгийн систем болохын хувьд шинжлэх ухааны сургалтын үндсэн судлагдсан болдог. Хууль зүйн чиглэлээр мэргэшиж буй хүн бүрийн заавал судлах шаардлагатай эрх зүйн суурь мэдлэг юм. Эрх зүйн танин мэдхүйн хүмүүжлийн арга зүйн ач холбогдолтой. Танин мэдхүйн ач холбогдол нь эрх зүйг мэдэрч төсөөлж ойлгохоос эхлээд хууль зүйн шинжлэх ухааны суурь мэдлэгийг эзэмших, эрх зүйн сэтгэлгээнд суралцах боломжийг олгодог. Хүмүүжлийн ач холбогдлын тухайд эрх зүйн мэдлэгийн үндсэн дээр эрх зүйн ухамсар бүрэлдэх, эрх зүйг хүндэтгэх, дагаж мөрдөх, тэрчлэн эрх зүйн соёл төлөвшөхөд нөлөөлнө. Түүнчлэн эрх зүйн онол нь хууль зүйн шинжлэх ухаанд чиглүүлэгч нөлөө үзүүлдэг хууль зүйн нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх, танин мэдхүйн онол томьёолыг зөв ойлгож хэрэглэхэд чухал хөшүүрэг болдог байна. Эрх зүйн онолын судалгааны хэд хэдэн арга байна. Харьцуулан шинжлэх арга гэдэг нь юмс үзэгдлийг нэгийг нөгөөдөө нь зэрэгцүүлэн жишиж, адил төстэй ба ялгаатай шинжийг нь илрүүлж үр ашигтайгаар судлах арга юм. Дахин давтагдахгүй онцлог шинж болон нийтлэг түгээмэл байдал хоёрын харьцаа холбогдол нь яаж илэрч байгааг жишиж, нэгтлэх замаар танин мэдхэд оршино. Логикийн буюу аксиомчлах арга нь эрх зүйн ойлголт, категори, зарчмуудын үндэслэлд шинж шалтгаанд холбоо нотлогдох нөхцөл байдлыг учир зүйн талаас нь авч үзэж, хийсвэрлэн сэтгэх замаар магадлал боломжуудыг томьёолон математик цагуурчлал, формал логикийн үйлдэлт шийдлээр дамжуулж, аль болох бодитоогоор танин мэдэх арга юм. Аксиолог үнэлэмжийн арга гэдэг нь үнэт зүйлийн шалгуураар авч үзэх бөгөөд эрх зүйн ойлголт зарчмуудын үр ашигт байдал, үр нөлөөг танин мэдхэд чухал ач холбогдолтой. Эрх зүйн тухай үзэгдлийн нийгэм хүмүүсийн амьдралд нөлөөлөх эерэг нөлөө үр дүн үнэлэмжийг нээн илрүүлж судлана. Институцийн арга нь эрх зүйн онолын зарим асуудлыг тодорхой бүлэг хэсэг болгон ялган зааглаж, зохицуулалт хэм хэмжээний бүрдэл систем болгон харьцангуй түвшинд судалж мэднэ. Энэ арга нь хэм хэмжээгээр судлах буюу норматив аргатай салшгүй холбоотой. Системчлэн судлах арга нь эрх зүйн онолын судлагдхууны бүхий л объектыг задлан нэгтгэх, холбон уялдуулах замаар нэгдсэн тогтолцоо дараалалд оруулж, эмх зэгцтэй тодорхой зорилготой судлан мэдхэд чиглэгдэнэ. Прагматик судалгааны арга нь эрх зүйг одоо байгаа байдалд нь түлхүү авч үзэхийн дээр хүн нийгмийн амьдралтай нэгт холбон социологийн зарчимд тулгуурлан, хууль зүйн практик, эрх зүйн үйлчлэл, процессын хүчин зүйлд илүү ач холбогдол өгч судалдаг байна. Метафизик, догматикийн арга нь эрх зүйн үзэгдлийг бусад үзэгдлээс зааглан, тэдгээрээс ангид тусад нь бие даасан байдалд нь авч үзэх ба зарим тохиолдолд тухайн объектийн онцлогоос хамаарч хязгаарлагдмал орон зайд тодорхойлж судлах арга юм. Дуалист диалектикийн арга нь эрх зүйн үзэгдлийг түүхэн хөгжлийн талаас нь авч үзэхдээ, тэдгээрийн уялдаа холбоо хамаарал хийгээд зүй тогтолт шинжээр нь судлана. Ингэхдээ зөвхөн материаллык төдийгүй, оюун санааны хөгжлийн хүчин зүйлийн аль алиныг нь харгалзан шинжлэх замаар танин мэдхэд оршино. Харьцуулсан эрх зүйг бие даасан шинжлэх ухаан, эсвэл эрх зүйн онолын судалгааны аргач гэж үздэг. Гэхдээ орчин үед харьцуулсан эрх зүйг өөрийн судлах зүйлс судалгааны арга, зорилгочийг үүрэгтэй эрх зүйн шинжлэх ухааны нэг салбар мөн гэж үзэж байгаа. Харьцуулсан эрх зүйн дэлхийд эртний үед үүсэж, дундад зууны үед хөгжиж, орчин үед судлагдах болсон салбар юм. Харин манай улсад шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш буюу 1992 оноос хойш эрчимтэй судлагдаж эхэлжээ. 1997 онд хууль зүйн сайд болон гэгэрлийн сайдын тушаалаар харьцуулсан эрх зүйн хичээлийг эрх зүйн боловсрол олгодог их дээд сургуулиудын заавал судлах мэргэжлийн суурь хичээлүүдийн жагсаалтанд оруулсан байдаг. Харьцуулсан эрх зүй судлал нь хоёр буюу түүнээс дээш улс орнуудын эрх зүйн тодорхой асуудлыг жишиж үзэх замаар тэдгээрийн нийтлэг болон ялгаатай шинжүүдийг илрүүлэн гаргах зорилттой байдаг. Харьцуулалтын хэд хэдэн төрлийн арга байна. Макро харьцуулалт нь янз бүрийн эрх зүйн тогтолцооны хэв маяг, мөн чанар, түүх, арга зүй, эрх зүйн соёл зэрэг ерөнхий бүтцэд харьцуулсан задлан шинжилгээ хийнэ. Харин микро харьцуулалт нь төрөл бүрийн эрх зүйн тогтолцооны материаллык буюу процессын эрх зүйн тодорхой институтуудын өвөрмөц байдлыг харьцуулан задлан шинжилнэ. Онлын харьцуулалтын үр дүнд эрдэм шинжилгээ, судалгаанд ашиглах зорилгоор хийнэ.
чиг үүргийн харьцуулалтыг үндсэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох практик хэрэглээний зорилгоор хийнэ. Шүүмж харьцуулалт гэдэг нь судалж буй зүйлийн эерэг сүрэг талыг нээн илрүүлэхэд чиглэнэ. Урьдчилан таамаглах харьцуулалтанд эрх зүйн үзэгдлийг өнгөрсөн ба одоо цагийн шинж төлөв онцлогийг харьцуулж ирээдүйн хандлагыг тодорхойлоход чиглэнэ. Батлах харьцуулалтанд судлагдхууны ижил төстэй шинжийг илрүүлэхэд чиглэнэ. Сургуу харьцуулалтанд судлагдхууны төсөөтэй шинж байгаа үгийг батлахад чиглэнэ. Асинхрон харьцуулалтанд өнгөрсөн хугацаанд хамааралтай түүхэн шинжийг илэрхийлэхэд чиглэнэ. Үүнээс гадна синхрон харьцуулалт байна. Судалгаа нь одоо цагийн объектод тулгуурласан харьцуулалт юм. Хууль шуугийнхаа эрх зүйн онол ба харьцуулсан эрх зүй судлалын талаар танилцууллаа. Танилцуулгыг Дайримаа Золжиргал Саруулнаар бэлдэв. Хууль шуугийнхаатай хамт эрх зүйн онол болон харьцуулсан эрх зүй судлал судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.